Суур тосоороо эхлээд чангарсан булчингуудыг суллаж өгнө. Бие халаагаа давраад асаалаа. Аппаратаараа тосоо тараана. Цавны булчирхаанаас доош 4 уруу аваад өвдөгний дээр 2 уруу хүртэл явна. 5-8 удаа. За ингээд та бүхэн дагаад хийгээрэй. 2 дор шуум ингээд явна. Гуравдугаар шуумын энэ цэгээс яваад доошоо гаргаад өгнө. Дөрөвдүгээр шуум бүр гадна талаар яваад шилбрүүгээ гаргаад өгнө. Шилбэний ясан дээгүүр явахгүй. Шилбэний 2 талаас доошоо шагаан дээр эргүүллээ. Доошоо гаргаад өгнө. Шилбэний хянганы 2 талаар явна. Шилбээ дагаад доошоо явна. Баг зэрэг зөөлөн эргүүллээ. Энэ хэсгээр жоохон эргүүлж өгөөд гаргаад өгнө. Эргүүллээ. Жоохон зөөлөн явлаа. Энд эргүүллээ. Доошоо гаргаад өгнө. Өвдөгний шугам тойрч явлаа. Тойгон дээгүүр гаргахгүй. Өвдгийг заавал тойруулж явна. Гэрийн нөхцөлд нэг гартай бол ингэж явна. Хөлн дээр гажил дүүссэн бол ингэж 2 тийшээ массажлж өгнө. Энэ 2 цэг дээр жоохон эргүүлж болно. Энэ 2 цэг дээр жоохон эргүүлж болно. Гойны дотор талаас нь аваад ингээд явна. 5-8 удаа. Ялгаа байхгүй. Ингээд 3 хэсгийг 5-8 удаа явна. За жаахан гоё өвддөг гэх юм бол доороос нь өргөж татлаа 5-8 удаа ингээд хийгээд өгнө. Дараа нь энэ шуумуудаа 5-8 удаа хийгээд өгнө. За халуун тусгай хийлээ. Хөлн дээрээ сайхан тараагаад өгнө. За тараагаад өглөө нөх ногоон тустай адилхан шугамын дагуу 1-р шугам, 2-р шугам, 3-р шугам, 4-р шугам, өвдгөө ингээд тойруулна маш зөөлөн.
Энэ хэсэгтээ зангирсан байвал ингээд задлаад өгнө. За ингээд 8 удаа явна. Таагаа давуулж хийхгүй нь байна. Өвдгөө эргүүллээ. Ингээд доош нь хийгээд өгч болно. Хөлний ууланд хийхэд ийшээ нөлөөлнө. Тийм учраас тэн дээр хийхгүй. Ингээд 5-8 удаа хийж өгнө. За хөлнийхөө тосыг усаад цэвэрлээд авна. За хөлнийхөө тосыг усаад цэвэрлээд авна. За брадаас агаад зүгээ тавина. Хөлний чөмгөн дээр тавихгүй 2 исаа гол исаа дагуулж тавихгүй 2 газар тавина гэсэн. Өвдгөө тойроод 4 газар тавина. Гуйны дотор талаас жоохон наадталд тавина. За одоо ингэж зүгээ тавиад өгнө. Тавин дээр тавихгүй, өвдөгний нүдэн дээр тавихгүй, өвдөгний дөрөв талаас тавина. Шилб мөн ялгаагүй. Шилбний хянгасан дээр тавихгүй. Хөлний энэ цэг дээр тавина. За ингэж тосоо бийдээ шингээгээд түрхээд өгнө. За үүний дараа хөлөө скотчороо ороогоод өгнө.